Apple компани нь 2025 оны 9 сард шинэ AirPods Pro 3-ыг танилцуулаад байгаа байлээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ онцлогоодоос нь дурдъя гэж бодлоо. AirPods Pro 3-ын H2 чип нь background noise-ыг секундэд 48,000 удаа хүртэл багасгаж өгснөөр noise cancellation ба transparency модыг илүү сайжруулах туслах процессор юм а. Дуудлагын их үед таны яриаг тодруулж арын чимээнээс тусгаарлана. Transparency гормоор ашиглаж байгаа үед чанга дуу чимээг тусгаарлаж эргэн тойрны тань хэрэгтэй дууг танд сонсгосоор байна. Жишээ нь тантай харилцан ярьж байгаа хүний дуу хоолой гэх мэт. Тэрийн тусламжтай дуудлага хийх үед толгоос ихсэрч таслах эсвэл толгоогоо дохиж дуудлага авах боломжтой. AirPods Pro 3 нь AirPods Pro 2 ба AirPods 4 ANC-тэй дийлэнхтэй адилхан боловч зүрхний хэм хэмжээгч зэнгээ барих хугацаа тоос усны тэсвэртэй байдлаараа ялгаатай байна. Heart rate sensor буюу зүрхний хэм хэмжээгч нь зөвхөн workout буюу дасгал хөдөлгөөний үед л ашиглах боломжтой. Тиймээс хувийн зүгээс зөвлөхөд хэрвээ та аль хэдийн AirPods Pro 2-той бол AirPods Pro 3 авах хэрэггүй болов уу гэж зөвлөж байна. Бага болон дунд зэргийн сонсголын бэрхшээлтэй хүмүүст сонсголын аппарат маягаар ашиглах боломжтой. Live translation буюу шууд орчуулга хийх боломжтой. Одоогоор англи, Франц, Герман, Португал, Испани, Солонгос, Япон ба Хятад хэлийг дэмжиж байна. Шууд өөр хэлнээс орчуулга хийхэд танд iPhone гар утас ашиглах хэрэгтэй болох ба нөгөө хүнд чинь AirPods Pro 3-тай бол танд эсвэл нөгөө хүнд тань шууд орчуулгад сонсогдох болно. Үгүй бол утсан дээр орчуулагдсан текстийг нөгөө хүндээ үзүүлэх шаардлагатай болно. Pro 3 нь тоос, хөлс, усны тэсвэртэй IP57 үнэлгээтэй. Гэвч IP57 рейтинг нь тоос, хөлс, уснаас бүрэн хамгаалдаг гэсэн үг бишээ. Жижиг тооцоор багаар орж гэмтэж болно. Мөн усанд 1 м хүртэл гүнд 30 минут хүртэл гэмтэхгүй байх боломжтой. AirPods Pro 3 нь workout буюу дасгал хийж байхад зүрхний хэмнэл хэмжигч шинэ мэдрэгчтэй болсон. Чихвчнээс touch control ашиглан сонсож байгаа дуугаа урагшлуулах, алгасах, зогсоох гэх мэт боломжтой бөгөөд шинээр чихвчнээ ашиглан зураг дарах, видео хийхэд алсын удирдлага болгон ашиглах боломжтой болжээ. Мэдээж та чихвчээ энд тэнд тавиад олдоггүй бол Find My application ашиглан хэлбэрхэн олох боломжтой. Баярлалаа. Та бүхэн манай сувгийг дагаарай.